Сэлэнгэ аймаг олон улсын стандартын шаардлага хангасан идэвхжлэгдсэн лабораторид боллоо. Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газрын дэргэд байгуулсан энэхүү лаборатори нь Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартын 19 төрлийн шаардлагыг хангасан гэдгээрээ онцлогтой юм а. Энэхүү олон улсын стандартын шаардлага хангасан идэвхжлэгдсэн лаборатори нь мал амьтны бүх төрлийн халдварт өвчний шинжилгээг олон улсын түвшинд шинжилэх юм а. Сэлэнгэ аймагт мал эмнэлгийн лаборатори байгуулагдсанаар хамгийн давуу тал нь бол хөлийн бүсэд байгаа. Хөлийн бүсэд байгуулж байгаа лабораторийн нэг. Тэгэхээр яах вэ гэхээр Монгол улсад гарч байгаа дийлэнх мал амьтны гоц халдварт халдвар шимэгчдэг өвчний дийлэнх хэсэг нь хил дамжиж манай нутагт орж ирсэн төвтэй байдаг. Тэгэхээр аль болохоор малын өвчнийг эрт үед нь илрүүлэх, түргэн шуурхаа онцлох, алдаа мадаггүй онцлох, шийдвэр гаргах төвшний байгууллагт хариуг түргэн шуурхаа олгосноор засгийн газраас тухайн өвчнөд тэмцэх, за хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд учрах аюулыг бага үе дээр нь тархаагүй үе дээр нь хязгаарлах энэ боломжийг олгодог. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн хөлийн бүсдэр тухайн лабораторийг байгуулснаар аль болох хэлээр нэвтэрж байгаа тэр өвчин үүсгэгч ил төрлийн аюулыг хурдан шуурхаа онцлох энэ үүргийг л биелүүлэх боломжтой болж байгаа гэсэн. Нөгөө талаар бүсчилсэн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймгийн энэ хөл лабораторийг бүсийн лавлгаа лаборатори болгож улсын түвшинд хийдэг баталгаажуулах төвшний шинжилгээг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр хийдэг болгох энэ зорилгыг тавьж байгаа. Мөн импортоор орж иж байгаа амьд малын эрүүл мэндэд тавих хяналт Орчин улбаны улстай амьд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход олон улсын шаардлага хангасан шинжилгээг орон нутгатаа хийж гадаад худалдааг өргөжүүлэх мал амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхийд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал нийтийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр ач холбогдол үзүүлэх юм а. Нийтийн үйл ажиллагаанд Монгол Улсын хурлын гишүүн Улсын хурлын боловсрол шинжилгээ ухаан спортын байнгын орон дарга Ундрам мал амьтны ариун цэврийн төв лаборатори эрхлэгч Гэрэлмаа аймгийн иргэдүүлэгчдийн хурлын дарга Бат Орхон аймгийн цоо дараагаар Хавд орж Орсын улбаны улсын бүгд найрамдах Бурайд улсын мал эмнэлгийн газрын төлөөлөгчд болон Сүхбаатар сумын удирдлагууд оролцлоо.